Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Бурхны танд хэлэх юуг чамаагүй дуулууртай дагах зүрх сэтгэлтэй бай. Хэрвээ та альва зүйлийг зориуд сонгож сонсдог бол Бурхныг сонсч. Өнөөдөр би та нарт бурханлаг өдөрдөмж эсвэл Бурхны дуу хоолойг сонсох талаар ярих болно. Магадгүй гол сэдвүүдийн нэг эсвэл бидний хүлээн авдаг залбирлын сэдвүүдийн хамгийн дээгүүрх нь биш байх. Бидний хүлээн авдаг залбирлын хүсэлтүүдийн хамгийн тэргүүнд нь хүмүүсийн хүүхдүүд тэдний хайртай хүмүүсийн талаарх залбирлууд байдаг. Өөр хүүхдүүд нь Бурхантай хамт ахлахгүй байх нь хүмүүсийн сэтгэлийг яагаад зовоогоод байдгийг бид мэдээж ойлгож байна. Гэвч дараагийн зүйл бол өдөрдөмж билээ. Тиймээс маш олон хүн зарим нэг нөхцөл байдалд юу хийх ёстой талаараа мэдхийг хүсэж байдаг. Та нараас одоо хичнээн нь шийдвэр гаргахын тулд яг одоо Бурхныг сонсох хэрэгтэй байна уу? За би харж байна. Бараг л энд байгаа бүх хүн байх шиг байна. Үннийг хэлэхэд тэр нь бидэнд цаг үргэлж хэрэгтэй байдаг. Заримдаа магадгүй сонсох шаардлагагүй бидэнд байдаг. Бид амьд байгаа бол өдөр бүр ариун сүнсээр хөтлүүлж удирдуулах хэрэгтэй. Би Бурхны дуу хоолойг хэрхэн сонсох талаар ярихаас өмнө дуулууртай байдлын талаар бага зэрэг ярмаар байна. Учир нь Бурхны танаар хийлгүүлэхийг хүсэж байгаа зүйлийг та хийхийн тулд өөрийнхөө бодол санаа, бие махбодоо бүрэн бэлдээгүй байгаа бол Бурхныг сонсох нь танд үр дүнгээ өгөхгүй. Түүний танаар хийлгүүлэхийг хүсэж хэлж байгаа зүйл бүрт нь та үргэлж дуртай байх болно гэсэн үг биш юм. Тиймээс миний нэрлэлгээр ямар ч хүн дургүй байдаг ч махан биеийн бага зэргийн зовлонг туулахад бэлэн байх ёстой. Хэрэг бид өөрсдийн амьдралдаа Бурхныг илүү ихээр хүсэж байдаг юм бол махан биеийн хүсэл маань биднээс багаар холцоор байх хэрэгтэй бол. Яахан би буурч харин тэр өсөх ёстой гэж хэлсэн байдаг. Хэрвээ бид хийхийг хүсдэг зүйлээ байнга үргэлжлүүлэн хийж Бурхныг сонсохын тулд бодол санаагаа бэлдэхгүй байсаар л байвал амьдралд маань Бурхан өсөхийг бид хүлээн найдах хэрэггүй лээ. Магадгүй бидэнд дуулууртай байдлын талаарх номлол илүү хэрэгтэй баг. Бидний зүрх сэтгэл үлсгэлэн байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Бурхны хэлж байгаа зүйлийг мэдэж авахын тулд амьдралд маань биднээр хийлгүүлэхийг хүсэж байгаа түүний хүслийн талаар мэдэж авахын тулд үлсгэлэн байх хэрэгтэй. Яагад гэвэл бодит үнэн бол Бурхан үргэлж зөвхт бөгөөд хэрвээ тэрнтэй санал үйлс нийлвэл бид үргэлж буруутгах болно. Бурхан бидний амьдралыг зөв зам руу чиглүүлдэг цорын ганц нэг юм. Би дараах зүйлийг хэлхийг хүсэж байгаа бөгөөд та нарыг энийг үнэхээр ойлгож аваасаа гэж би хүсэж байна. Бурхны танаар хэлхийг хүсэж байгаа зүйл болон хийхээ бойл хэмээн хэлж байгаа ямар ч зүйл нь үргэлж зөв бөгөөд зөвхөн бидний сайн сайхны төлөө байдаг. Бурхан бол сайн, бидэнд хайртай гэдэгт бид үнэхээр итгэдэг юм бол бидний болохыг хүсэхгүй байгаа зүйлийг маань тэрээр бойл хэмээн бидэнд хэлж байхад нь Бурхныг дуулууртай дахгүй байна гэдэг маань буруу зүйл байна. Хоёрдугаарт би зөвхөн л өөрсдийгөө хөнөөж байгаа хэрэг юм. Учир нь түүний хийлгэхийг хүсдэг зүйлс нь бидний хүсдэг тэрхүү амьдралыг бидэнд өгөхөр зүйлс байдаг хэдий ч тухайн зүйлийг авахын тулд бид хийх хэрэгтэй зүйлсээ хийдгүй. Уулзалтанд минь оролцсон нэг эмэгтэйг би ерөөсөө марцдаггүй юм. Тэр явдлыг би байнга ярьдаг боловч тэр явдал одоо хүртэл намайг гайхашруулсаар байдаг. Бид нэгэн том цайлга маягийн уулзалтыг хийсэн бөгөөд тэнд зөвхөн эмэгтэйчүүд л оролцож байсан. Бүгд хамтдаа том цагираг ширээг тойрог ойролцоогоор 8 хүн сууж байлаа. Тэд хоол идэх зураа хангалттай хугацаанд хоорондоо нөхөрлсөн байсан бөгөөд би юуны талаар номлож байснаа сайн санахгүй байна. Гэхдээ тэрхүү уулзалтын төгсгөлд нэгэн эмэгтэй над дээр ирээд миний асуудал юу болохыг би сая л ухаарлаа гэж хэлсэн. Тэр асуудал чи юу юм бэ гэж намайг асуухад тэрээр би яг тань шиг бэлгийг хүчирхийлд өгддөг байсан. Энэ бол зүгээр л санамсаргүй тохиолдол хэмээн бодож явдаг зүйлс болов бидний амьдрал тохиолдог бүхэл жижиг сажиг зүйлүүд нь яг үүндээ Бурханаас ирсэн хангамж байдгийн байна гэж хэлв. Энэ ширээнд сууж байгаа бүхэл эмэгтэйчүүд яг надтай адилхан зүйлийг туулж гарсан юм байна гэж тэр хэлсэн юм. Тэдний дотоод эдгэрэл болон амьдралд нь Бурхны юу хийсэн, одоо тэд хэрхэн бүрэн чөлөөлөгдсөн талаар хоорондоо ярих нь би чагнан суух зураа. Бурхны тэдэнд хэлсэн зүйлүүдийг тэр надад ч бас яг адилхан хэлж байсныг ухаарсан юм. Ганцхан ялга нь гэвэл тэд дуулууртай дагаж харин би дагаагүй л байна гэж хэлсэн.
Яг л тэр үгийг та сэтгэл зүрхэндээ шингээ. Хэрвээ би яг одоо та нараас асуувал та нарын гараа өргөхгүй магадгүй би тэгэх хэрэгтэй л баг. Дараагийнхаа үгийг хэлэхээс минь өмнө энд байгаа хүмүүсийн хичнээн нь Бурхан танд ямар нэгэн зүйлийг хий, эсвэл хийж байгаа зүйлээ хийхээ боль хэмээн хэлсэн боловч та түүнийг одоо хүртэл хэрэгжүүлээгүй байсаар байгаа. Зарим зүрхтэй зарим хүмүүсийг бид харж байна. За та нар юу гэдгийг мэдэх үү? Би бүгдүүлэг хандах гэсэн биш. Гэхдээ та байгаа асуудал бэрхшээл дундаа одоо хүртэл байсаар байгаа бөгөөд Бурхны танаар хийлэг хийх хүсэж байгаа зүйлийг та хийх хүртэл тэр байдал чинь улам бүрэлд ордох болно. Үйлсгүй итгэл бол үхмэл юм. Би Бурханд итгэдэг гэж хэлэх нь агуу боловч хэрвээ Бурхны надаар хийлгүүлэхийг хүсэж байгаа зүйлийг би хийхгүй бол байгаа байдал маань хаашаач ирэхгүй. Тиймээс та нарын зарим нь өнөө өглөө сууж байгаа суудал дээр баг зэрэг тавгуудсан байж магадгүй. Таныг тэгсэн байгаасаа гэж хүсэж байна. Бид сүм дээрээ цаг үргэлжил тав тухтай сууж байх ёсгүй гэж би боддог. За тэгэхээр бид дуулууртай байдлын талаар баг зэрэг ярих болно. Та нараас хичнээн чинь диаволыг эсэргүүц, тэгвэл тэр та нараас зайлах болно гэдэг ишлэлийг сонсч байсан. Яг үүндээ тэрхүү ишлэл тэгж хэлээгүй байдаг. Бид зөвхөн хагасыг иш татсан юм. Харин яг үүндээ энд тиймээс Бурханд захирагдах төв. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна гэж хэлсэн байдаг. Тэр бид дуулуургүй байдал донд амьдарч байгаагаа мэддэг бол бидэнд сатаныг эсэргүүцэх хүч чадал байдаггүй юм. Хэрвээ тиймхүү амьдарч байгаагаа үл мэдвэл Бурхан бидэнд арай жаахан илүү инэрэнгүү хандах байхаа гэж би боддог. Илж Паул мэдлэггүй байдлаас болж эсэргүүцэн мунхаглаж байсан тул Бурхан тэрэнд инэрэнгүү хандсан гэж хэлсэн байдаг. Тэр итгэгч нарыг хавчдаг байсныгаа тэрээр зөв зүйл хийж байна хэмээн үнэхээр итгэдэг байсан. Гэвч Бурхан тэрэнд нөгөө талыг харуулга тэр цаг мөчид тэр өөрчлөлт гаргахдаа бэлэн бөгөөд хурдан байсан. Тиймээс хэрв та буруу зүйл хийж байгаагаа үнэхээр мэддэггүй бол Бурхан танд илүү их нэгүүлсэлийг болон цаг хугацааг өгөх болно. Харин та Бурханы хэлж байгаа үгийг сонсохын тулд зурагтын хөтөлбөр үзэх, номлол сонсох, Библи унших, сүмд ирэх бүртээ та юу хүлээн авч байгаагаа мэддэггүй. Зөвхөн сайн номлол биш байдаг. Та илүү хариуцлагатай байх ёстойгоо ухаарч байдаг. Өмнө мэддэггүй байсан нэгэн зүйлийг та одоо мэддэг болсон тул хэрв та зөв зүйлийг хийх ёстойгоо мэдсээр атал нөгөө л нэг хийдэг мунхаг зүйлээ хийсээр л байвал та тухайн зүйлийн нөгөө талыг харах болно. Тийм шүү. Бурхан бол өршөөнгүй гэж би боддог. Тэр өршөөнгүй болов заримдаа таны хийж чадах хамгийн өршөөнгүй зүйл бол хэн нэгний хөнөөгд байгаа зүйлээс нь тэрнийг холдуулсаар байхын тэр нь бид зөвшөөр. Тиймээс Бурхан захирагдах түн. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна. Бид бүгд диаволтой үргэлж тэмцэлдэх хэрэгтэй байдаг учраас тэр биднийг үзэн яддаг юм. Үннийг хэлэхэд тэр танд ямар нэгэн бэрхшээл өгөхгүй байгаад нь өгч байгаагаас илүү нухацтай хандах хэрэгтэй. Яагад гэвэл тэр танд ямар нэгэн асуудал бэрхшээл өгөхгүй байгаа бол магадгүй та тэрэнд юу ч өгөхгүй байх гэсэн хэрэг биш үлээ. Диавол хүч чадлыг өгөхгүй байх энэ дэлхийн хамгийн шилдэг арга зам бол Бурхны танаар хийлэг хийх хүсэж байгаа зүйлийг болж өгвөл өөрийнхөө бүхэл боломжоор төрөгхөн хугацаанд цаг алдалгүй хийх явдал билээ. Би энэ талаар илүү их ярих тусмаа надад улмал сайхан санагдаад байна. Харин би зүгээр л та нарын заримчин энэ тал дээр тавгуудж байгааг би хэлж чадах боловч зарим нь над руу харж тэгтлээ хинээнцгэлэхгүй байна. Исая 1:19 урайлгахнаар та нар даах хаваас уул газрын сайныг идэнэ гэсэн байдаг. Бид бүгд урайлгах юм билээ. Гэвч ишлэл зөвхөн ингэж болчихоогүй. Ишлэл урайлгахнаар та нар даах хаваас уул газрын сайныг идэнэ гэсэн байдаг. Дараагийн 7 хоногт буюу эсвэл ойрын үеүүдэд та нарын амьдралын энэ талбар дээр юу тохиолдох бол гэж бодохдоо үнэхээр баяртай байна. Учир нь намайг энэ талаар номлосны дараа та бүгд цөөхөн өдөр өөрсдийнхөө бүхэл чадлаараа хамгийн сайн зан чанараа үзүүлж маш сайн байх болно. Тэгээд хий нэгэн заавал буцаж ирэх хэрэгтэй болж та нар дахин нэг шинэхэн тунг нэмж өгөх болно. Пастра, энэ бол таны хувьд яг л нэг 10 хэсэгтэй номлол шиг болох юм байна, тийм үү?
Хагай номын 2 дугаар бүлгийн 2-оос 9 дугаар ишлэлээс би үнэхээр сонирхолтой нэг түүхийг хардаг. Энд төг төмдийн эзэн ингэж айлдаж байна. Энэ ард түмэн цаг нь болоогүй. Эзний өргөөг барих цаг нь болоогүй гэдэг гэж хэлсэн байдаг. Үгүй хүмүүс өргөөг барих цаг нь болоогүй гэж хэлж байсан. Дэлгэрэнгүй Библийн сонгодог анхны хувилбарт хэдийгээр Кореш тийхүү барихыг 18 жилийн өмнө зарлиг буулгасан байсан боловч гэж бичсэн байдаг. Хүмүүс үгүй өргөөг барих цаг нь болоогүй гэж хэлж байсан боловч Бурхан аль хэдийнэ 18 жилийн өмнө нэгэн иш үзүүлэгчээр дамжуулан тэднийг хийх ёстой зүйл тэр гэдгийг тэдэнд хэлсэн ч тэд дуулуургүй хандсаар байсан. Бид дуулууртай дагдаггүй. Яагаад тийм байдгийн гол шалтгаануудын нэг нь яг үнэндээ бол бид Бурханд хайртай, сайхан зүрх сэтгэлтэй хүмүүс хэдийч дуулуургүй ханддаг маань гол асуудал нь шалтгаан тоочдогт оршдог юм. Баг зэргийн тавдахгүй байдлыг өгөх зүйл цаг нь болоогүй байна хэмээн хэлэх шалтгаыг бид маш хурдан олдог. Юмыг хоош нь тавина гэдэг нь маш аюултай зүйл. Энэ нь үнэхээр хуурам эхлэх явдал бөгөөд хоош нь тавих үедээ түүнийг явандаа хийх учраас тэр байдлаа дуулууртай байдал хэмээн харж чаддаггүй юм. Тийм биш гэж үү? Бид тэрнийг хийхээр төлөвлөдөг. Бид түүнийг хийх зорилготой байдаг. Тухайн зүйлийг хийхин тулд өөр нэг цаг мөчийг бүртэл хүлээ гэж Бурхан танд хэлээгүй. Танаас асууж байгаа зүйлийг хийгээгүй бол та түүнийг дуулууртай даахгүй байна гэсэн үг юм. Халелуя. Тэгээд эзний үг иш үзүүлэгч Хагайгаар дамжин ирж айлцсан нь. Энэ өргөө эзгүүрийн хоосроод байхад та нарын хувьд гоёмсог гэртээ суух цаг нь мөн гэж юу? Тэгээд Бурхан тэдэнд хандан хэлж байна. Миний өргөөг барь гэж би та нарт хэлсэн. Гэтэл та нар өөрсдийн өргөөг барьж байна. Та нар юу гэдгийг мэдэх үү? Бид нар өөрсдийн байгууллагын хэмжээг томсгох гэж хичээхийн оронд Бурхны хаанчлалыг барьж байгуулахын төлөө илүү их завгүй байх ёстой. Иймээс одоо төг төмдийн эзэн ингэж айлдаж байна. Өөрсдийн зам мөрийг хянах түн. Та нар эхийг тариалсан боловч ургац нь бага байна. Та нар иддэг боловч цаддаггүй. Та нар уудаг боловч согтуу болгохтой ханддаггүй. Би энэхүү ишлэлтэй одоо хүртэл зурлалцаар байгаа. Би үүндээ энийг тийм сайн ойлгохгүй байна. Гэвч энэ ишлэл нь Библиэлд байдаг. Энэ нь та нар бүгд яваад цогцлоо уугараа гэсэн утгатай биш гэдгийг л би хэлхийг хүсэж байна. Гэхдээ нууцлаг зүйлүүдээ гэж та нар хурцлдаг боловч хэн ч дулаацдаггүй. Хөлсний ажилчин хөлсөө авлаач цоорхоо төрөвчөнд хөлсөө хийдэг. Учир нь Бурхан тэрний ивэлүүдийг өгдөггүй тул та амьдралдаа иймэрхүү мэдрэмжийг амсч үзэж байв уу? Би юу ч хийсэн хамаагүй нэгэн чөлөгтэй явахгүй байна. Олон жилийн өмнө би Дэвид хандан бид хичээгэж хамаагүй баг зэргийн мөнгө хадгалсан тохиолдолд ямар нэгэн зүйл заавал тохиолдож хадгалсан мөнгийг маань аваад явчих юмаа гэж хэлж байсан. Эдгээр хүмүүс бид ажиллаад л байдаг боловч тэр нь хизээж бидэнд хангалттай байдгүй. Бид энийг хийгээд байгаа боловч тэр нь хизээж хангалттай биш байдаг. Хангалтгүй. Тэдэнд хандсан Бурхны хариулт бол өөрсдийн зам харгуйг шалга. Өөрсдийн зам харгуугаа шалга гэсэн байдаг. Та хаяа нэг өөртөө уулзах уулзалтыг хийж байхад хизээж хохирохгүй. Та өөртөө уулзах цагийг хизээж гаргадаггүй гэж үү? Магадгүй зүгээр л суугаад өөрийнхөө амьдралын талаар цагаа юунд зарцуулаад байгаа талаараа тэрч байтугай та хин нэгэн таалагдахын тулд хичнээн төрлийн зүйл хийж байгаа талаараа зөвхөн тунгаан бод. Та хийх ёстой зүйлээ хийлгүй огт хийхгүй байгаагаа зүрх сэтгэлдээ мэдэрдэг хэдий ч бусад хүмүүсийг гомдоохгүй тулд өөрийнхөө цаг хугацааг ямар ч тослохоогүй зүйл дэмий үүсээр байдаг. Ийм зүйлд ямар ч нэгүсэл байдаг. Тэр чигтгээл та тэрнийг хийх дургүй бөгөөд иймэрхүү зүйл нэг ясандаа Бурхныг дуулууртай даахгүй байгаа гэсэн үг юм. Хүн бүр зориулсан Бурхны хувь тавилан байдаг. Хэрвээ тэрхүү тавилангаа даахыг хүсдэг бол та цөөн тооны хүмүүсийг гарцаагүй уурлуулах болно гэдгийг би баталгаатай хэлнэ. Амен. Хэрв хүн бүр биднийг хайрладаг, бидэнтэй санал нэгддэг байсан бол
Бид баярлахгүй байсан гэж юу? Муу сүнс энийг зөвшөөрөхгүй гэдгийг бид мэдээж ойлгодог. Ягд гэвэл бусад хүмүүсийн дэмжлэгийг авна гэдэг нь бидний хэтэрхий их хүсн тэмүүлж байдаг зүйлүүдийн нэг юм. Тэн заавал хэнийгэн хүн таныг дэмжихгүй байхын төлөө муу сүнс хичээнгүлэн зүтгэх бөгөөд тэдний дэмжлэгийг хүлээн авахын тулд бид Бурхны хүсэж байгаа зүйлсийг бус тэдний хүсэж байгаа зүйлийг хийх болно хэмээн тэр горьд найдаж байдаг. Өнөөдөр энд сууж байгаа хэнийгэн хүн энийг сонсох хэрэгтэй байсан. Амен. Би та нарт товчлоод хэлэхэд Бурхан намайг номлож эхлүүлэхийн төлөө дуудсан. Тэр үед миний ойр тойронд байсан хэсэг бүлэг хүмүүс эмэгтэйчүүдийг хинэнч Бурханыг сонсдог талаар ярьдаггүй. Бурхан намайг энэ дэлхийн эргэн тойронд очиж сайн мэдээг хүргэн номл хэмээн дуудаж буйг би Бурханаас сонссон талаараа намайг ярих үед товчхондоо хэлэх юм бол намайг сүмээс яваа гэж тэр надад хэлсэн юм. Ганц хоёрхан найзаасаа бусад бүхэл найзуудаа би алдсан. Мөн гэр бүлийн маань ихэнх гишүүд бидний эсрэг хандсан. Тиймээс би та нарт энгийнээр хэлье. Бурхны танаар хийлэг хийх хүсэж байгаа зүйлийг та хийхийг хүлээн авахыг хүсдэг бол та нарын хичнээн чин Бурхны тань зориулсан хамгийн шилдэг амьдралаар амьдрахыг хүсдэг. Та нар үнэхээр хүсэж байна уу? За тэгвэл та нар зарим нэг золиос бэрхшээлтэй зүйлс болон хэцүү шийдвэрүүдийг гаргах шаардлагатай болно. 2-7 хоногийн өмнө нэгэн зүйлийг би ухаарсан юм. Энийний тухай ярих юм бол та нар хинээлдэнэ гэдгийг мэднэ. Гэхдээ би охиндоо хандаж би тав тухтай байдалд хэтэрхий их донцсон байна гэдэг шийдэлд хүрсэн гэж хэлж үлээ. Охин маань бид бүгд л энийг мэдэн шүү дээ гэж хэлсэн. Бид даарахыг халууцахыг ч хүсдэггүй. Үнэхээр нэг тийм эрэх танг болсон бөгөөд хэрэг дэлгүүрийн цахилгаан шатны ажиллахгүй эсвэл лифт нь хэтэрхий удаа явах юм бол бид уурлан бухимддаг. Дээр үед амьдарч байсан хүмүүстэй өөрсдийгөө харьцуулбал үнэхээр өрөвдмөр болсон байдаг. Бид нь тийм өлбөгөр дорой байдал биш, уламж илүү бат бөх суурь хэрэгтэй. Хүмүүс зөрөгтэй байж Бурхны тэднэр хийлэхийг хүсэж байгаа ямар зүйлийг хийн гэдэгтээ итгэлтэй байж би бууж өгөхгүй. Муу сүнсээ би бууж өгөхгүй болохоор чи намайг бууж өгнө гэж битгий горд хэмээн хэлэг шийдвэр гаргахыг чинь би харахыг хүсэж байна. Хэрвээ хинч Бурхны амлалтуудыг хүлээн авах боломжтой юм бол би ч гэсэн түүний амлалтыг хүлээн авах болно. 7 дугаар ишлэл төг төмдийн эзэн ингэж айлтаж байна. Өөрсдийн зам мөрөө хянах түн. 8 дугаар ишлэл уул ууд явж мод авчран өргөөг минь барих түн. Тэгвэл би энийг чинь таашаан алдаршуулах юмаа гэж эзэн айлдаж байна. 9 дугаар ишлэл та нар ихийг хүлээсэн боловч өч өөхөн л ирсэн. Та нар гэрлүүгээ зөөхөд би түүнийг чинь хийсгсэн. Яагаад төг төмдийн эзэн тунхаглах нь? Яагаад гэвэл та нар цөмөөрөө өөрсдийн гэрлүүгээ гүйдэж байхад миний өргөө эзгүй хоосон байна. Амен. Хэнийг нэг бухимдуулахын тулд би ингэж хэлмээр байна. Юу вэ гэвэл өгөөмөр өгөгч. Хэрв та сүмийн үйл ажиллагаанд оролцмоор байгаа, сүмээс гадуур хүмүүст хүрдэг маш олон үйл ажиллагаанд гар бие оролцъё гэж боддог бол өгөөмрөөр өгөгч нэгэн байх хэрэгтэй. Хэрвээ аливаа сүм ядуу дараа хүмүүст хүрч тусалдаг бол тэр сүм нь жинхэнэ сүм биш гэж би боддог. Хэрв бидний хийдэг бүхэл зүйл нь нийтэд зориулсан нэг жижигхэн клуб байгуулж бид тэндээ очингоо өөрсдийн нэг жижигхэн хаанчлалыг байгуулахыг хичээдэг бол хамгийн гол утга учраа бид огтхон ч ухаарахгүй юм гэсэн үг юм. Энэ дэлхийн хүмүүсийг өөрчлөе гэвэл бид тэдний дунд орж тэднийг хайрлаж үнэн сэтгэлээсээ хайрлах хэрэгтэй. Учир нь тэд нэг л зүйлийг яаж хийхээ огт мэддэггүй бөгөөд ялангуяа хэрвээ та дайснаа хэрхэн хайрлахад суралцах юм бол одоо би харж байна. Миний хэлсэн үг хэнийг нь чууд баг зэрэг бухимдлын төрүүлж байна. Хэрв та үнэхээр анхааралтай сонсож байгаа бол ажил дээр чинь танд бүдүүлэг ханддаг тэр нэгэнд тусламж хэрэгтэй байгаа учраас таныг тэрэнд тусал гэж Бурхан танд хэлхийг та сонсож байгаа. Харж гинөө та нар өөрсдрүүгээ хардаа яг л нэг иймэрхүү байна.
Тэнхүү үйлдэж байж л та нар өөрсдийн итгэлийг харуулдаг. Тэр бол таны машиныхаа хойнаадаг наалдах үзүүндээ зүүдэг загалмайн зүйлтээс чи хамаагүй гүн гүнзгий зүйл байдаг. Та хинбэ гэдгийг харуулах зарим нэгэн үйлдэл хийх хэрэгтэй хэмээн тэр хэлж байдаг. Хэрвээ бид зөв амьдралаар амьдрах юм бол тэгтлэгт номлоод байх шаардлагач бараг байхгүй болно. Хүмүүс бидэн дээр асуултандаа хариулт авахар ирэх болно. Еврей 5:8-д тэрээр хүн байсан хэрн Есүсийн тухай ярьж байна. Хизээч эцэгтэй дуулуургүй хандаж үзээгүй. Завсан зүйлээсээ дуулуурт суралцсан. Би нэгэн маш сонирхолтой зүйлийг олж харсан. Есүс хизээч дуулуургүй байж үзээгүй боловч тэр дуулуурт суралцсан гэдэг нь Бурхны түүнээс асууж байгаа хэцүү зүйлүүдийг хийхдээ дуулууртай дагаж суралцсан гэсэн үг юм. Хэрв та зөвхөн л хийхээсээ татгалздаггүй эсвэл хийх дуртай хийхдээ баяртай байдаг зүйлүүдтэй хийхдээ дуулууртай ханддаг юм бол яг үнэндээ та дуулууртай дагахад суралцж чадахгүй лээ. Бурхан таныг шалгахгүй байх болно гэж битгий бод. Та нарт нэгэн зүйлийг хэлье. Яг одоо маш олон хүн таныг шалган харж байна. Та маш том шалгуурын дунд байгаа бөгөөд явж тэрхүү шалгуураа даван туулах хэрэгтэй хэмээн би хэлж байна. Ягд гэвэл хэрвээ та давахгүй бол тэр шалгуур дахин давах шаардлага гарна. Ариун сүнсний сургуульд хизээж хуур мэхлэх боломжгүй. Тэрхүү шалгалтаа давахын тулд та нөгөө л нэг шалгалтаа дахин өгсөөр л байх болно. Амен. Би та нарт нэгэн бяцхан түүхийг хэлье. Хүнд өгчихсөн нэг шигтгэтэй боговч надад байдаг бай. Хэнийг надад өгснөө эсвэл би тэрнийг худалдаж авснаа сайн санахгүй байна. Гэхдээ орой дээр шигтгээгээр хийгдсэн жижигхэн ном байдаг байсан бөгөөд тэр надад таалагддаг бай. Тэр боговчинд үнэхээр дуртай байлаа. Тэр боговч Магдалины багт байдаг байсан нэг охин түүх хэмээн Бурхан надад хэлж хэлсэн. Би тэрнийг үнэхээр өгмөөргүй байсан. Хэрвээ би түүндээ дуртай биш байсан бол түүнийгээ тоохгүй өгчих байлаа. Би өөрийгөө үнэхээр өгөөмөр ямар сайн дуулууртай нэг юм бэ гэж боддог байв. Гэвч Дэвид надаас ямар ч зүйл унахгүй өөрийн бурхнаа би өгөхгүй байх болно гэж хэлсэн. Би тэр боговчаа үнэхээр тэрэнд өгөхийг үнэхээр хүсэхгүй шалтак тооцоор л байв. Бурхан минь тэр эмэгтэй мөнгө зөөдгөө гэж би бодож байна. Миний бодлоор тэр эмэгтэй алт зүүдэг баг. Тэр турхаа жижиг охин байсан бөгөөд энэ боговч тэрний гарнаас нь мултраад унчих баг. Энэ боговч тэрэнд таарахгүй гэж хэлж байв. Та нараас хичнээн чинь нэг л өдөр Бурхан таныг нөгөө л нэг зүйл дээр чин хоргоогоод байгаагаас бүр залхаад за энийг нь хийж нэг дуусгуур болгоё доо гэсэн шийдвэр гаргадаг. Иймэрхүү хандлагатайгаар би боговчаа тэрэнд өгсөн юм. Гэсэн ч бид бүхний хийх ёстой өгөөмөр байдлыг би харуулж билээ. Энэ боговч миний хувьд хичнээн үн цэнтэй байсныг тэрнийг чамд өгөхөд хичнээн хэцүү байсныг би хэлхийг хүссэн. Гэхдээ энийг чамд өгөөсэй гэж Бурхан миний зүрх сэтгэлд хэлсэн. Тиймээс би дуулууртай байхыг л хүсэж байна. Дараагийн хэдэн 7 хоногийн турш би тэр охиныг боговчаа зүүжгсэн явсныг харахтаа наад боговчийг чамд өгөхөд надад хичнээн хэцүү байсан гэдгийг чи огт мэдэхгүй хэмээн хэлдэг байв. Би зүгээр л тэр боговчаа их сандаг байв. Нэгэн өдөр тэр охин боговчийг минь надад буцаа өгсөн. Тэр боговчийн тэрэнд буцаан өгөх хэмээн Бурхан надад хэлж байх шиг санагдсан гэж тэр хэлсэн. Оо Joyce гэсэн бодол төрсөн. Гэхдээ нэгэн сонирхолтой зүйлийг хэлэхэд одоо хүртэл надад тэр боговч минь байдаг. Миний та нарт хэлхийг хүсэж байгаа зүйл бол тэр мөчөөс хойш би тэрнийг дахин нэг ч удаа тийм ээ дахиж хизээж зүгээгүй юм. Бурхан надад юуг заасан гэж би ямар нэгэн зүйлд өөрийнхөө хураг дарах юм бол тэр зүйл чинь чамд бүр мөсөн харьяалагдах болох болно. За одоо сонсорой. Хэрвээ та нар тухайн зүйлийг өөртөө хадгалах гэж оролдвол тэр зүйлдээ баярлах ямар ч боломжгүй болдог. Бурхан өдөр бүрийн амьдралыг чинь болон таныг хөдлөн дагуулахыг хүсдэг ба та түүнийг сонсох болно. Танаар хийлгүүлэхийг хүсэж байгааг нь та хийхдээ бэлэн байх болно хэмээн итгэж эхлэх хэрэгтэй гэж би танд сануулж байна. Бурханыг хэрхэн сонсох вэ гэдэгт бид бүхэн суралцах ёстой бөгөөд түүний Библи судлал болон амьдралынхаа туршлагаар дамжуулан суралцах болно.